За бүгдээрээ сайн байцгаана уу? Forex podcast дугаар 1-т 5-тай морил. Өнөөдрийн манай зоч наар. За та өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана. Намайг Аванд гэдэг. Тэгээд би одоо арилжаа хийгээд бол 8 жил болж байгаа. За арилжаа хийхээс өмнө бол одоо 22 настайгаас л эхэлсэн л дээ. За тэгээд сургуулаа төгсчөөд тэгээд анх удаа тэгээд яг төгснөхийн дараа арилжаа гэдэг зүйлийг бол анх одоо криптогод мэдчихсэн тухайн үед бол биткойн айгу өндөр болоо хүмүүс бүгд л одоо энэ зүйлийг яриа л те. Тэнгуут нь одоо pump and dump гэж ярьдаг л та. Тим зүйлээд бол анх арилжааг бол одоо хийж үзчихсэн. За тэгээд дундуур нь бол одоо би бас хуваараа бас ахтайгаа хамт ус бизнес одоо хийдэг. Тэгээд хажуугаар нь 18 онд ч гэсэндээ бизнесээ хийж явж байгаад дундуур нь бас М банкнд бас ажиллаж үзсэн. Тэгээд янз бүрийн юм ер нь бол хийж үзэж байгаа. Тэгээд одоо сая сүүлд одоо 25 оноос бол одоо full time trader одоо болоод ингээд энэ одоо трейдинг юу л бас нэлээд одоо их одоо цаг хугацаа бүх юма инвест хийгээл ингээд явж байгаа. Тэгээд трейдинг гэдэг зүйлийг бол өмнө нь бол хийдэг байхдаа 18 оноос хойш хийдэг байхдаа бол яг хаа дундуур нь хаяхгүй ч гэсэн зүгээр ингээд хаяада мөнгөтэй болохоор хийчихэлтэй ингээд яг fully одоо focused биш. Гэхдээ яг хаа мэдээж ингээд тренд чарт эднэрүүдийг хараад ингээд явдаг гэсэн. Одоо бол яг ингээд full time болгоод ингээд бүр гүнзгийрүүлж судлаад одоо энэ processed and obsessed болоод тэгээд бол одоо ингээд явж байгаа. Тэгээд тийм залуу байна. За баярлалаа. 8 жилийн өмнөөс арилжаа сонирхоод хийж эхэлсэн гэж юм. Тэгэнгүүт одоогийн арилжааны мэдлэг, тухайн үеийн мэдлэг хоёр шал өөр байгаа. Тэгэнгүүт 8 жилийн өмнө би эхэлж байхдаа эднөөсийг мэддэг байсан ч болоосай гэсэн юм юу вэ? Одоо арилжааж эхэлж байгаа залуудаа гэнэ залуустаа ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна? Гоё асуулт байна. За анх бол дандаа л яг нөгөө хүмүүсийн хэлж байгаа ачлан зүгээр яг дан чарт хараад technical analysis хараад нэг зураг зураал trend line зураал ингээл явж л байдаг байсан л да. Яг ингээд бүр deep down ингээд цаана яг юу болоод хийдэг вэ юу гэдгүүдийг бол мэддэггүй. Заавал нэг ингэх ёстой доо гэд. Yes мэдээж энэ бол probability game. Тэгтээ хэдүүлээ яаж тэр probability-г өндөр хувлуу аваач те. Их болгохгүй юу үгүй яаж тэгдэм бэ гэдгийг бол бас яг судалж үзээгүй, бас нэг гүнзгийрүүлж үзээгүй. Тэгээд жоохон ч байсан л да. Ер нь бол одоо 8 жилийн өмнөх Аванд одоогийн Аванд хоёр бол сарай өөр болсон баг. Тэгээд бас олон одоо маркетуудыг, сайклуудыг бас ингээ харлаа. Тэгээд тэгжиж бас нэг experienceтэй болдсон байна те. Янз бүрийн бас одоо нөгөө хүүхэд одоо жишээлбэл одоо анх ингээд беби байхдаа те ингээд будаагшагч магшагч юм идэхгүй те халуун байхад ингээ гараад хүлээд те ингээд тэгдэг шиг адилхан ингээд трейдинг дээр ч гэсэн анх удаа ингээд явж байгаа бол ингээд алдаад те дансаа шатаагаад ингээд эн чинь ингэж болдیں۔ Эн чинь нэг ингэхээрээ тэгдэг гэдэг тэр experience-ийг бас одоо хүмүүс өөрөө биеэрээ одоо сурж ижил ер нь бол мэддэг. Тэгээ хүн болгоны өөрсдийнх нь psychology бүгд өөр байдаг. Жишээлбэл одоо бас одоо нөгөө generics одоо цаанаасаа байглаасаа өгөгдсөн өгөгдлүүд гэж бас байгаа. Жишээлбэл одоо сакс тоглодог хүн болохыг хүсвэл мэдээж одоо наад зах нь өндөр байх шаардлагатай тийм үү мэрэгжлийн сакс ч болохын тулд тэгэнгუთ одоо арилжаа хийдэг хүн одоо жишээ бол одоо арилжаа ч бол маш их одоо асуудлууд problem эднэрийг судалдаг асуудлуудыг шийддэг тийм одоо хүн байдаг учраас одоо энэ нь бол анх зүгээр нэг одоо яг нэлээд олон залуу хүмүүс би ч гэсэн залуухан одоо нэг 8 жилийн өмнө ихээр бас 22 наснаа л ингээ орж лээсэн л та. Ямар ч тийм одоо ажлын туршлагагүй одоо ямарваа нэг юмны ард гарч үзээгүй одоо ингээд фокусд болоод тэр зүйлүүдийг ингээд солв хийж үзээгүй байхдаа тиймэрхүү юм л орохоор бас ер нь бол бас айгүй хэцүү гэж би бол хардаг. Урт хугацаанд бол хэцүү. Ямарваа нэг юмыг одоо ингээд эхлээд ингээд нэг achievement-д хүрээд ямарваа нэг юмыг юу бий болгочоод тэгээ цаашаагаа ингээд трейдинг руу ингээд оруулах юм бол зүгээр юм шиг санагцсан. Ягаад гэхээр энэ бол
дэлхийн хамгийн одоо хэцүү маркет. Хамгийн хэцүү аргаар хамгийн амархан мөнгө олох боломжтой одоо зах зээл шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол зүгээр нэг те жирийн ингээд шууд ингээд нэг жоохон туршлагагүй зүгээр шууд ингээд ороод нэг easy мөнгө олчдөг тийм ерөөсө зах зээл бол биш юм байлээ. Тэгэхээр бол мэдээж шинээр суулж байгаа хүмүүст бол яалтчгүй эхлээд өөрөө те одоо тэр суралцах basic тэр одоо эдийн засгийн одоо юмнууд байна те ямарваа нэг юмыг одоо analyze хийж сурдаг те тэр асуудлуудыг шийдэж чаддаг болоод нэг бас нэг те нэг нас ч гэсэн хамаатай шүү дээ experience-тэй хамаатай. Тэгэхээр мэдээж яг жоохон байгаа бол одоо маркет одоо трейдингд одоо сонирхолтой бол хай гэж байгаа юм биш. Гэхдээ трейдинг бол ерөөсөө амар сонин зүйлтэй. Хүн болгоныг ерөөсөө оруулаад те хүн болгонд амар сонирхолтой байх тийм боломжтой зах зээл. Яагаад вэ гэхээр хүн чинь өөрөө ингээд би дагаад ганцаархнаа өөрийнхөө босс болоод те хинч надад ингэж тэг гэж хэлэхгүй ямар ч rules байхгүй те тийм байдаг учраас одоо арилжаанд их одоо ордог. Тэгээд ингэх боломж мөнгө олох боломжтой байна гэдэг. Тэгтээ яг үнэндээ эсэргээрээ тэр бодож байгаа бодол нь те independent байх, ямар ч одоо rulesгүй байх. Энэ зүйлсүүд нь өөрөө эсэргээрээ нөгөө хүнийг одоо алж идэг гэх юм уу? Тэнгуут одоо ингээд шууд mirror effect болчих жоохгүй. Одоо жишээл босс нь ингээд ирэнгуутлаа за одоо чи ингээд өнөөдөр ийм ажлуудыг ингээд хин шүү гэл ингээд даалгаал өгчдөг те ажлын байран дээр. Тэнгуут трейдинг дээр бол тийм юм байхгүй шүү дээ. Чи зөвхөн өөрийнхөө дотоод яг ямар хүн байгагүй юу гэдгийг бас ингээд олж харж таньж чаддаг тийм зүйл байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бас одоо нэлээд одоо юм одоо problem solve хийсэн тийм байж ир нь бол трейдинг лоос орхон зүг бахаал гэж би бол одоо хөвдөө бол. Одоо нэг тийм анхны тийм өгөгдөл гэж байгаа шүү дээ. Хүнд ер нь өгөгдөл өгөгдсөн байдаг. Та ер нь трейд хийхэд яг хүнд яг ямар өгөгдөл өгөгдсөн байх ёстой гэж тэнд боддог тийм юм байдгүй. Альсвал зүгээр ямар ч хүн эхэлж болно гэж боддгоо альсвал тийм тодорхой хэмжээний тийм өгөгдөл байх ёстой гэж боддог. За өгөгдөл гэхээсээ мэдээж одоо basic intelligence те юмнуудыг ингээд analyze хийх энэ зүйл бол одоо шаардлагатай. Гэхдээ трейдинг гэдэг зүйлийг одоо жишээл ямар ч санхүүгийн одоо байр суурьгүй. За би бол ингээд бас Америкт бас одоо DC-д одоо MBA, finance эднээс сууж ирсэн, банкнд ажиллаж ирсэн те. Тэгээ янз бүрийн бас team юм лөө ингээд ороод бас ингээд яваад үтцсэн. Тэнгуут ямар ч тиймийг мэдэхгүй хүн бол анхандаа ингээд суралцсан гэдэг нэг тийм чадвар байгаа гэх юм уу. Ямар хүн одоо юу хийх нь чухал биш. Юмыг яаж хийж байгаа нь чухал байдаг шүү дээ, тэ. Ямар ч юмыг одоо сайн хийдэг хүмүүс гэж байдаг тийм үү. За одоо жишээлбэл одоо миний нэг таньдаг нэг Оюун ухааны академийн нэг Хатанбаатар гэдэг ах байдаг шүү дээ, тэ. Тэр ах бол одоо жишээлбэл асар олон зүйлсүүдийг ингээд суралцаад явж идэг хил байна уу, тэ. Шинэ одоо тоглоом байна уу, спорт байна уу, бүгднийг суралцаж явж идэг. Тэр суралцж байгаа тэр процесс нь тэр одоо суралцсан гэдэг чинь өөрөө нэг чадвар болчихж байгаа хөөхтэй өөрийн гэсэн дисциплинтэй тийм үү. Тэнгуут тэр чадруудыг суулгахын тулд одоо нэг ажилтад нэг achievement хийгээд тэ ингээд явах хэрэгтэй гэд альтүрнэ хэлсэнчлэн тиймэрхүү зүйлсүүд ер нь бол шаардлагатай. За өгөгдөл гэх юм бол хүн болгоны одоо зан характер эднэр бол өөр байгаад байгаа шүү дээ, тэ. Жишээл одоо ингээд жоохон төвчээргүй байдаг ч юм уу, тэ. Альсгүй бол ингээд зарим нь ингээд айгүй тайван, тэ. Гэхдээ яг бодит амьдрал дээр бас ингээд трейд хийгээд үзэж байгаа тайван байж байгаа хүмүүс нь бас яг өөрийнхөө мөнгөө ингээд алдаад ирэх үед бас хэцүүлтэй. Яг бодит амьдрал дээр бол тэр чинь арилжаанд орцсон байх чинь бол тэгэл тэр чигтээ pain байдаг шүү дээ, тэ. Ашигтай байсан ч pain, ашиггүй байсан ч painful байдаг, тэ. Яах бол унчих болов би мөнгө алдчих болов гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг innate ability гэдэг бол их тийм заавал байх хэрэгтэй гэж би бол хэлэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний discipline-тэй тий өөр ямарваа нэг юм их суралцах тийм одоо скиллийг одоо бүрдүүлсэн байх шаардлагатай. Ядаж дор хаяж тий англи хэлтэй тий одоо юмнуудыг analyze хийх хэрэгтэй байх гэж би бол хувьдаа бодож байна. Одоо нөгөө нэг би яг өөрийнхөө бодит туршлагаас ил да. Би одоо ингээд арилжаа ингээд тэнгүүт ингээд ашигтай болоод ирэнгүүтээ ингээд зас ингээд ашиг гарчдаг. Тэнгүүд алдагдaltaй болоод ирэнгүүтээ нөөтөө барьцдаг. Тэгээ ингээд эцээсээ хүн яг ингээд нэг юм л яг
хүн ашгаа барьдгүй мөртлөө алдагдлаа л тийм барьдаг юм билээ. Тэр айгу тийм сон. Тэр та юу толботой гэж боддог вэ? За мөнгө алдаад тахт ингээл байгаа л хүлээгээл гэж тийм билээ. Одоо ерөнхийдөө бол өөрийн одоо тэр нэг плангүй байна л гэдэг санаа. Анх арилжаанд орохдоо бол тий анхнаасаа ямар ч план хийгээгүй тий орохдоо хэдэн төгрөг алдах вэ гэдгийг план хийж ороогүй байгаагаас шалтгаалж байгаа. Тэгээд план хийсэн ч гэсэн план хийсэн байсан ч гэсэн одоо найдаал тий одоо би итгэл найдвар гэдэг зүйл одоо арилжаан дээр байх одоо шаардлагагүй гэж боддог. Яагаад вэ гэхээр 100% яг одоогийн нөхцөл байдал дээр тий одоо яг юу болж ийн вэ юу гэдэг дээр л харах хэрэгтэй болохоос биш ирээдүйд тий ингэх чинь тий найдаал нэг ингэчих болов гэдэг тийм юм бол байх ямар ч шаардлагагүй байх. Яагаад тэгэхээр тэр чинь өөрөө яг бодтой яг одоо болж байгаа зүйл биш. Ирээдүйд болж магадгүй гэсэн тийм ойлголтууд шүү дээ тий. Тэгэхээр яг одоо байгаа юмнуудыг хараад одоо ялангуяа одоо loss гэж чи ярьж штэ алдагдaltaй байх. Би бол хувьдаа ингээд алдагдaltaй амар дуртай болцсон. Одоо ингээд full time trade алдагдalт ер нь бол нэлийн хайртай гэх юм уу. Яагаад вэ гэхээр би ингээд алдахдаа тэрийг яаж баг ойлгох вэ те? Яаж баг алдах вэ те? Үгүй юу гэдгийг л боддог гэдэг санаа. Тэнгуут алдаалын мэдээж байн алдахгүй шүү дээ. Тэр чинь баг ойлгох нь хамгийн гол зорилго нь. Онохдоо тэрийг яаж их болгох вэ те? Үгүй юу гэдгийг л нэлээд сайн одоо мэддэг байх шаардлагатай гэх юм уу? Одоо ашигтай байж байгаа үедээ тэрэн дээр ер нь бол яаж хаанаас одоо позишн нэмж болох вэ те? Окей энэ pullback гэж хэлэх юм байна. Энэчнээс дахиж нэмж болох юм байна гэдэг ч юм уу. Тэднийгээ ингэж одоо мэддэг байх нь бол угсаа 100% бол experience-тэй бол шалтгаалж байгаа. Тэгэхээр тэрийгэ мэдэхгүй байна, ямар ч plannedгүй байна те. Итгэл найдвар гэдэг зүйлийг ер нь бол trade хүнд бол ер нь байх эсвэл гэж би бол боддог. Яагаад вэ гэхээр тэр зүйл чинь одоо болох ч юм уу болохгүй ч юм уу биднээс бол мэдэхгүй. Probability шүү дээ те. Энэ чинь магадлалын одоо тоглоом. Тэгэхээр бидний mindset ч гэсэн ер нь бол дандаа одоо ингэчих магадгүй, тэгчих магадгүй те. Одоо яавал энэ ханшинд хүрэх вэ те? Яавал энэ ханшинд хүрэхгүй вэ те? Яагаад энэ ханшин дээр хэдүүлээ ирсэн байна вэ те? Тэгээд энэ ханшнаас одоо хаашаа явах вэ гэдэг ч юм уу. Энэ асуултуудыг одоо арилжаанд орохоос өмнө те байнгын асуугаад тэгээд айгүй их тийм одоо why гэдэг questionнуудыг бас асуугаад те мөн тэгээд датануудыг цуглуулад явж явах бол хэрэгтэй. Тэгээд арилжаач одоо хүн болгон бас өөрийн гэсэн одоо тийм нэг одоо generics одоо шинэ хэлсэн шүү дээ сая ингэж яавал ингэх вэ. Хүн болгонд бас өөрийн гэсэн нэг тийм арга барил гэж байдаг гэдэгтэй адилхан одоо хизээ трейд хийж гинэ те ямар үед трейд хийж гинэ вэ юу гэдэг одоо хамгийн чухал хамгийн одоо optimal timing-а заавал бас мэдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл 7 хоногийн те нэгт 5 дахь өдөр бол би ингээд арилжаа хийхэд бол жоохон алдагдaltaй байд юм те 2 дахь 3 дахь 4 дахь бол гайгүй байгаад гэдэг ч юм уу. Альсгүй сарын одоо ихэнх үед ч юм уу сүүл үед би ингээд ер нь бол миний арилжаанууд жоохон лостой байдаг те дунд үеүдд бол одоо нэг intra week trend эднэр үүсээд явах үед би нэг гайг ашиг олоо гардаг гэдэг ч юм. Тэр датануудыг бас өөрийнхөө те өөрийнхөө датаг цуглуулж байгаа гэсэн үг шүү дээ те. Тэрийг датануудаа цуглуулж явах тусам хүн одоо 3-6 сарын дараа ч юм уу те би чинь энэ үед те энэ хугацаанд ингээд ороод алдаад байгаа юм байна. Энэ хугацаанд ороход ашигтай байгаад байгаа юм байна. Гэдэг тийм өөрийнхөө нэг тийм датаг бүрдүүлчих юм бол одоо дараа нь явандаа ингээ план хийгээд хаана хідэн цагийн үед орох уу те одоо equity market нэгцний дараа орох уу else-гүйл зүгээр futures market дээр ингээд арилжаа хийхэд явж исэн зүг байна уугүй юу гэдэгчлэн тэр датануудыг айгүй олон тийм жижиг нюансууд бол байд юм байлээ арилжаан дээр. Тэгэхээр тэднийг одоо мэдхийн тулд тэгэл яалтчгүй л одоо цаг хугацаа зарцуулаад явж ижил план хийх бах та. Айгуу сонирхолтой санагдаж байна л да. Сая нөгөө нэг алдагдал би одоо хайртай болцсон гэдэг гэж байгаа штэ. Гэхдээ хамгийн гол нь алдагдлаа яаж хамгийн баг дээр нь байлгахгүй гэдэг дээр ингээ фокуслдаг. Тэрэн дээр ингээд өөр ажилдаг болсон гэж байгаа. Тэнгүүд өөрийнх нь одоо
энэ асуултад ер нь бол хүмүүс хариулах дургүй байдаг ч гэсэндээ өөрийнх нь одоо трейд хийснээс хойш хүлээж исэн хамгийн том алдагдал нь хизээ байсан бай. Тэгээд тэр алдагдлыг хүлээсэн шалтгаан нь юу вэ? Одоо сэтгэл зүй байв уу, эсвэл мэдээ байв уу? Яг юун дээр алдагдал хамгийн их хүлээж исэн бэ? Ерөнхийдөө одоо мэдлэггүй юу болж байгааг мэдэхгүй те. Одоо зүгээр дан техникл харж байгаа үед л гэдэг санаа л да. Fundamentals дээр одоо юу болоод юм те. За энэ бодлогын хүү одоо хит болох гэдэг юм. Уул нь альсгүй зүгээр мэдж байгаа ч гэсэн ингээ бодлогын хүү одоо зүгээр нэг жоохон мэдлэгтэй гэх юм уу. Одоо уул нь одоо энэ ингээ бодлогын хүү өсгөн гэж хэлсэн штэ гэдэг ч юм уу те. Тийм учраас одоо манай одоо алт маань ингэж явна, доллар маань ингэж явна гэдэг нэг тийм өөрийн гэсэн нэг biasтэй явж байгаад тэр bias-ыгаа ингээд өөрийнхөө одоо би буруу те энэ би ингээд буруу байна гэдгийг ингээд дөнгөж хэлээд байхад тэрийг хүлээмжшүүлэхгүй одоо л яг ингэх ёстой штэ гэж явж байгаа л тэгэл дансанд байсан тэгэл мөнгнүүдээ бүгдийг алдчихлаа л та тэгэл тэр бол бас нэг Монгол мөнгөөр бол тэгэл 10 сая төгрөг ус байгаа тэгээд зөндөөл алдчих үдсэн тэгээд гол нь тэгээд тууштай одоо бууж өгөхгүй те ингээд байх гэдэг зүйл чинь одоо ялагдал гэдэг зүйлийг хамгийн сайн мэддэг хүн миний бодлоор ялагч байх гэж боддог. Ягаад вэ гэхээр ялагч хүн чинь маш олон ялагдлуудыг үзснийхаа дараагаад те ялагдал гэдэг зүйл чинь ийм байдаг байхгүй юу? Юу гэдэг аюу сайн тайлбарлчих байх л та. Тэгэхээр тэр их чухал. Ялагч хүнээс л ер нь асуух хэрэгтэй байх ялагдлын тухай. Тэгээд өөрийнхөө буруу гэдгийг одоо хэлнэ гэдэг чинь I am wrong гэдэг зүйл чинь өөрийнхөө эгог те одоо фид хийхгүй те тэр чинь амар хэцүү шттэ. Хүн төрөлхтнэр нь хамгийн хэцүү үгнүүдийн нэг баг те. Би алдчихлаа, би буруу ажиллаа те. Тэр зүйлсүүдийг эго гэдэг зүйлсүүдийг ер нь бол трейдинг гэдэг зүйл дээр байх шаардлагагүй гэж би бол боддог. Эго гэдэг зүйл байх юм бол за яг маркет эготой байж болно шүү дээ. Маркет хүсснээрээ те зөндөө хөдөлж болно. Гэхдээ бид нар бол зүгээр л ямар ч эгогүй зүгээр л одоо алдсан ч гэсэн одоо аз жаргалгүй бус биш те хожсон ч гэсэн амар аз жаргалтай биш. Тийм л ер нь байх хэрэгтэй юм байлаа л дээ. Гэхдээ мэдээж одоо нэг ингэ ярьж байгаа чигээ одоо тийм төгс одоо эзэмших гэдэг бол мэдээж хэцүү л дээ. Тэгэл яг 100% тэндээ байна. Эднэр гэдэг чинь тэгэл цаагаараа тэгэл бас олон нюансууд одоо байгаа шүү дээ, тэ. Тэгээд ер нь арилжаан дээр бас нөгөө desire гэж яриад байгаа шүү дээ, тэ. Яагаад одоо арилжаа хийх болсон бэ гэдэг чи одоо хүн болгон дээр ингээд өөр ситүэйшнуд байгаа шүү дээ, тэ. Зарим нь одоо жишээлбэл арилжаанд ороод маргааш ихээ одоо байрны төлбөрийг хийх гэж байгаа ч юм уу те гоё машин авах гэж байгаа гэдэг ч юм уу те зарим хүмүүс нь бол одоо жишээлбэл яг үнэхээр одоо энэ эдийн засаг гэдэг зүйлийг одоо дурлаад сонирхолтой те хийдэг энэ process нь ингээд дуртай ингээд хийдэг те энэ зүйлсүүд чинь бүгд л ингээд өөр ингэсэн тийм цаанаа ингээд баланстай өөр ингэсэн юмнуудтай л байгаа л хэл та. Тэгэхээр desire гэдэг зүйлийг бас өөрөө бас сайн мэтгэл хэрэгтэй байх гэж бодож байна. За одоо болохоор нөгөө манайхаас хүмүүс хамгийн их асуудаг асуулт. Тэгэнгүүт хүмүүс юу гэж асуудаг вэ гэхээр арилжаа хийгээд удаагүй байгаамаа. Энэ хүмүүс нь болохоор ерөөсөө дандаа жил дотор ч юм уу тийм жилээс удаан хугацаанд хийгээгүй хүмүүс эсвэл дөнгөж арилжаанд орж эхэлэх гэж байгаа хүмүүс. Тэгэнгүүт хамт ингээд заагаад сургаад арилжаанд аваад явах хүн байна уу? Хамт ингээд арилжаалдаг хүмүүс байдгүй ингээд сурмаар байна гэж хүмүүс их асуудаг байхгүй. Тэгэнгүүт тийм хүмүүст та ер нь боломжтой юу өөрийнхөө зүгээс? За ерөнхийдөө бол арилжаа хийж байгаа хүмүүсийн 90% нь бол алддаг гэдэг тийм дата байдаг шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл хэдүүлээ нэг ямар нэг юм сурах гэдэг шүү дээ. Шинэ арилжаа гэдэг зүйлийг. Тэхийн тулд одоо жишээлбэл хүн ингээд ямар нэг юм сурахын тулд сайн сурахын тулд те мэрэгжлийн төвшөнд те амьдралаа тэрүүгээр ингээд авч явахын тулд сурахын тулд одоо заавал одоо тэр амьдралаар явцсан хүмүүсийг те дагах шаардлагатай. Одоо жишээлбэл боксинг те боксингоор ингээд нэг жоох хөвгт мэрэгжлийн дэлхийн аварга те одоо төгс цогтыг ч юм уу гэдгийг хараад ваа би энэ хүн шиг болмоор байна гэж бодож байгаа бол заавал нэг ментор альсгүй нэг коуч те байх хэрэгтэй.
Одоо нэг багш дасгалжуулагч нь те. За миний хүү одоо ингэж хоолоо идэн ингэж цогтөг, ингэж гүүх ёстой те. Чи ингэж дэнсээ, ингэж эргүүлнэ гэдэг ч юм. Тэр юмнуудыг нь бүгднийг зааж өгдөг хүн байхгүй бол өөрөө ингээл яваадах юм бол тэр хүн хизээч одоо тэр олимп руу олж чадчихгүй байх тийм үү. Яг тэрнтэй адилхан арилжаанд ч гэсэн одоо yes ингээд эго олж ирээл те. Би чадах юм чи эднэр чадаад байх. Би ч гэсэн чадна гэдэг. Тэр юм ороод ирэх үед яг шууд одоо falling одоо тренд руу явдаг гэх юм уу. Тэгэхээр ингээд за би ингээд сурмаар байна. Тийм учраас би ингээд заавал ингээд мундаг те юм сайн ингээд нэг ойлгоц олон жил хийсэн өмнө сурах хэрэгтэй байна гэдэг тэр одоо бодолтой байх юм бол it's very good. Тэр нь бол тэр бол хамгийн зөв баг. Тэгэхээр yes одоо би одоо арилжааг бас одоо хийгээл гэл мэдээж бол алдагдал хүлээж байгаа тий алдагдал бол угаасаа байнгын it's inevitable тий зутах юмч боломж байхгүй шүү дээ. Тэрийг баг байлгахгүй тэгээд бас сэтгэл зүгөө яаж одоо ингээд тогтвортой байлгахгүйгүй юу гэдэг чинь бас ингээд миний одоо сүгэлд ойлгосон зүйл бол хамтдаа хүмүүстэй хамт хийх юм байна тий. Одоо ингээд одоо би жишээл Chandman Trades гэдэг одоо групп дээр одоо нэг бас 2008 оноос хойш арилжаа хийж байгаа ахтай хамтраад ингээд дэлхийн одоо fundamentals те юу болж ийн яаж нээж ийн гэд олон cycle хатсан байгаа шүү дээ. Олон маркетуудыг хатсан те. Тэгэхээр ийм хүмүүстэй хамтарч ажиллаад ингээд нэг баг болоод те ингээд хамт ингээд арилжаа хийгээд явах нь илүү үр дүнтэй бас мөн илүү чамайг бас дисциплинтэй болгодгийм байна гэдгийг бол одоо ойлгосон. Тэгэхгүй бол ингээд ганцаархнаа нэг өрөөнд ингээд те өдөржин шинжин трейд хараал ингээл байж чинь бас ер нь бол трейдинг ч амар boring штэ. Яг at the same time very exciting. Тэгтэл бас хүмүүстэй хамтдаа ингээд байх ч айгүй гоё байдаг. Тэгжиж одоо бас хүн айгүй highly organized болж чаддаг тий. Highly disciplined болж чаддаг юм шиг санагдсан. Тэгэхээр шинээр сурах гэж байгаа залуучууд байвал ер нь бол одоо хамтдаа мундаг чаддаг болцсон хүмүүсийг дагаад те тэгээд ингээд алдна гэдгийг угаасаа ойлгоод хүлээн зөвшөөрөөд тэгэл олсон дээр тэгэхгүй бол угаасаа альтернатив хэлсэнчлээ энэ дэлхийн хамгийн одоо хэцүү маркет гэхдээ хамгийн одоо бас амархан одоо мөнгө олж болох боломжтой маркет. Тэгээд би бол зүгээр яг нэг нөгөө ярихад бол одоо боддtiin л та арилжааг одоо ингээд дэлхийн зах зээлээс те одоо дэлхийн хамгийн одоо ухаантай хамгийн одоо бас зөвүүн те санаатай хүмүүсийн өөдөөс одоо мөнгө олох гээд явж байгаа шүү дээ те. Тэнгуут чинь тэднэрт ч одоо бүхэл юм байгаа инсайдер бүх мэдээллүүдийг ихтгэж авч ийн те. HFT high frequency trading гэж ярьдаг маш өндөр хүчин чадалтай тийм компьютеруудаар одоо инженерүүдээр одоо миллисекундд одоо трейдүүдийг авдаг те. Одоо амар том хүмүүстэй л одоо өрсөлдөх гээд байгаа тийм. Тийм учраас энэ бол хамгийн хэцүү зүйл. Гэхдээ боломжгүй зүйл бол биш. Бусад хүмүүс ч гэсэн хийж чадаад байгаа. Зориг зүрхтэй тий. Одоо айлын одоо аавын хөө тий ээж охин эднэр бол зүгээр хийх л одоо зүйл гэж болоод. Дээр үед бол одоо Чингис хаан маань одоо жишээлбэл дэлхийн талыг эзлэхтэй тий одоо зориг зүрхээр л тий ухаалгаар тий мэдээж одоо тэр сэлмээ бас яаж одоо сэлэмддэггүй те тэр бүх юмнуудыг бэлдчихийж маш их одоо стратегийг бодчихийж одоо тэгж одоо том үйл хэрэг бүтээсэн байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан Монгол залуучууд ч гэсэн бид нэр яг ухаантайгаар те зоригтойгоор те одоо мэдээж ус боловсрал заавал хэрэгтэй. Оюун ухаанаа тэлжиж энэ зах зээлээс мөнгө олж чадна гэдэгт бол би үнэхээр итгэдэг. Зөндөө олон мундаг залуучууд бол байгаа л да. Та бакалавр хаанд төгссөн бэ? За би МОС төгссөн. Тий. Тэгээд та Вашингтонд байхдаа яг одоо шүү дээ яг харж исэн ч юм уу эсвэл нэг тийм хамгийн тийм мэдлэгтэй, тийм туршлагатай, тийм лаг хүн яг та яг юунд нь яг тулгуурлаж шүү дээ гэж яг лаг гэж мэдлэгтэй хүн гэж бодож исэн. Тийм хүн байдгүй нэг тийм бүр харж исэн хамгийн тийм яг том тийм танд амар тийм инспирэшн өгсөн. Гоё асуулт байна. Би 20 онд л DC-д одоо MBA хийх гээд Finance, Business Administration эднэрээр бол яваад тэгээд нэг жил сураад дундаас нь ковид эднэр болоо. Тэгээд ер нь бол
drop out тэгээд бол гараад тэгээд угаасаа нөгөө бизнес хийдэг Монголд тэгээд бизнес хийднэр руугаа яваал тэгээд ахтайгаа хамт хийдэг учраас тэгээд ер нь бол болоод гарч л байсан л та. За яг Америкт бол яг мэдээж ингээд профессорлууд ингээд янз бүрийн юм ярьж байгаа. Гэхдээ зүгээр миний яг чиний одоо асуултанд хариулбал одоо Raja Banks гэдэг одоо трейдер одоо хүн байдаг. Тэр хүнийг бол бүр 20 оноос 19 оноос хойш одоо YouTube-уудыг үзээд ингээд анх ингээд суралцаад тэр хүнийг анх зүгээр л ингээд одоо Канадад те зүгээр ингээд нэг байранд амьдрал ихнэр хөгтдөг явдаг байх. Тим үед лайв хийдэг байх үедээс нь л дагаал явдаг байсан. Одоо тэгээд айгүй мундаг дэлхийн хэмжээний трейдер болоод маш том одоо юу гэх юм те маш одоо том хэмжээний инфлюенсер болоод ингээд явж байгааг нь харахад бол wow те this guy made it. Үнэхээр ингээд хийчлээ. Үнэхээр ингээд зүгээр жирийн газрын тосны компанид ажилладаг байсан залууд ингээд амар том Дубайд өөр ингэсэн брокертэй болоод ингээд явж байгааг харахад бол ингээд хүмүүс чадаад байна, болоод байна те гэдэг тийм. Тэгээ зөндөл хүмүүс байгаа л да. Гэхдээ Raja Banks гэдэг хүмүүс бол мэдгэл ах Weeks Don't Lie гэж анх YouTube-ээр бол эхэлдэг байсан. Тэгээд сүүлдээ Raja Banks болсон. Тийм. Тэр хүн бол аюу дисциплинтэй. Тийм л трейдер. Одоо шүү дээ та гоё бизнесийнхаа талаар одоо гоё дэлгэнгүй ярьж өгч. За. Бизнес яг 18 онд бол ахтайгаа хамтдаа эхлүүлээд тэгээд бүрэгдгийн газар л та. Ер нь бол Bearer гэдэг бүрэгдгийн газар одоо нэг 4 салбартай ийм бүрэгдгийн газар бол байгаа. Тэгээд манай ер нь бол ахын vision тэгээ ахтайгаа хамтдаа хийгээл ингээ явж ирсэн. Одоо тэгээд сая сүүлд бол би одоо бас энэ трейдинг гэдэг зүйл рүү ороод ингээд одоохондоо бол бетрийн ажилд бол оролцохгүй ингээд явж байгаа. Тэгээд бизнес трейдинг хоёрыг ингээд хослуулж ингээ харах юм бол за ингээд бизнес гэдэг зүйлийн хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ гэвэл хамгийн ихний амжилттай бүтээгдэхүүн болон одоо жишээлбэл манай бизнесээр бол хамгийн ихний салбарыг амжилттай явуулах маш хэцүү байдаг тий. 50% нь тэрэн дээр алддаг хамгийн ихний салбар дээр ч юм уу тий. Тэр бол одоо яагаад вэ гэхээр тэр одоо бүрийг одоо гоё амттай байлгах тий. Тэр зүйлийг successful болгох тэр хүний нөөц бүх юмнуудыг нь successful болохын тулд айгүй хэцүү байдаг. Дараагийн хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ гингут тэр одоо салбарыг дахиад repeat хийх тийм үү? Олон газар дахиж одоо салбар нээх гэдэг ч юм уу те. Яагаад вэ гэхээр тэр чинь хүмүүс ажиллаж байгаа шүү дээ те. Мангар олон хүмүүсийг одоо өдөрт нь те сэтгэл зүй эднэрийг янз бүрийн backgroundтай хүмүүс байгаа. Тийм учраас амт нь яг стандартын дагуу байна уугүй юу те. Байнгын repeat хийх тэр process нь бол хамгийн хэцүү зүйл бол бах гэж би бол бизнестэй бол боддог. Трейдинг дээр яг адилхан хамгийн ингээд анх ингээд арилжаа хийгээд нэг систем сусчлаа шүү дээ. Нэг арга барил сусчлаа. Тэр арга барил нь хаяада болно, хаяада болохгүй тийм үү. Тэгтээ тэрийг мянган удаа давтахтай. Тэрхэн арга барилгаа хүлээж байгаа те. Тэр чинь яг сэтгэл зүй шүү дээ. Өөр бас нэг хүмүүс нэг арга барилаар ингээ мөнгө олоод идэг те. Өөрийнх нь арга барил нь 7 хоног явж байгаа 7 хоног бүтэхгүй болоод ирэнгот энэ хүн ийм аргаар хийгээд энэ хүний аргыг хэрэглэе гэд өөрийнхөө нөгөө системээс болоод тэгээ ингээ явчингууд ингээд хоосон эргээд идэг гэх юм уу. Тэгэхээр ингээд миний хувьд бол ингээд нэг л имийг одоо бариад нэг л имийг яг тууштай зөвхөн тэр имийг л ингээд маш олон давтах нь трейдинг дээр бол одоо маш хэцүү боловч хамгийн өрөө өгчтэй байдаг гэж бол би бол сэтгэл зүйд ч ихсэн айгүй чухал нөлөөлдөг. Одоо жишээл би анх ингээд buy sell янз бүрийн ингээд позишнуудыг эзэлж байгаа шүү дээ тий. Тэнгуут ингээд юу ойлгосон бэ гэвэл buy хийх нь sell хийхээс шал өөр гэдэг. Хөдөлгөөн нь ч гэсэн өөр гэдэг тий. Тэгэхээр buy хийн гэдэг чинь янз бүрийн одоо хөдөлгөөнүүдийг харж байгаа шүү дээ. Тэр чинь distribution болон manipulation болон тий breakout болно. Янз бүрийн одоо хөдөлгөөнүүд байдаг. Тэгэхээр нэг buy гэдэг зүйлийг сурах гэж байгаа бол зөвхөн buy-гаа л хий. Хажуугаар нь давхар дээр нэг сарын хугацаанд ч юм уу те buy осноо маргааш нь sell ороод ингээд сурж байгаа бол тэр бол айгүй одоо ингээд жоохон буруу юм байлээ л те.
Тэнгууд одоо sell шигээ buyыг харах гэдэг. Тэгэнгүүт яг characteristically бас арай өөр хөдөлдөг тий. Тэр чинь buyers and sellers гэдэг ингээд хоёр ингээд өөр хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр movement ч гэсэн өөр байдаг чартаа. Тэгэхээр зүгээр нэг л ихлээр buyгаа тий давтаад ингээд явбал айгу зүгээр юм шиг. Дараа нь sell-ийг ч юм уу тий. Тэгээд бүрэн эзэмшээд ингээд явхангууд хоёул ингээд хослуулна гэдэг ч юм уу. Тийм байвал айгу зүгээр юм шиг бас санагдсан. Одоо шүү дээ та ингээ хорвоо ертөнцийн дээр ямар ч ингээ тийм мөнгө албан тушаал ингээ хамаагүй болчвол тэгээд ингээ бүгд ингээ адилхан албан тушаалтай бүгд адилхан цалинтай авдаг гэсэн бол та юу хийвсэн бэ? Very interesting question. Сонирхолтой юм байна. Тийм бол тэгэл бүгд л одоо 0 дээр байгаа л гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ тэр 0-оос хасгалуу байгаа хүмүүс байгаа юу? Баггүй бүгд адилхан. Бүгд жижиглэх нь үү? Яг хүний одоо нөгөө аз жаргал авдаг зүйл чинь бас ингээ бусдыг аз жаргалтай байгааг хараад илүү одоо гоё аз жаргал авдаг штэ тий. Тэнгуут ингээд хайртай дотны хүмүүс ч юм уу бусад хүмүүсийг ингээд аз жаргалтай байлгах нь одоо өөрийн аз жаргалаас илүү чухал байдаг штэ тий. Тэгэхээр тийм болчихлоо жоохон утгагүй юм шиг санагдчих. Надад бол одоо яг ингээд юу ч хийх юм тий. Бусад хүмүүст нэг гоё value өгөхгүй бол тий. What's the point of life гэж би бол бодож байна. Хүмүүс тэгэл цэцгийн дэлгэр ажиллуулна ч юм уу, кофе шоп, бартендер ажиллуулна ч юм уу, эсвэл тэгэл тийм уулын орой дээр нэг тийм жижигхэн кофе шоп ч юм уу, танд нэг тиймэрхүү санаа байна уу? Миний насаараа хийж чадах зүйл гэдэг тий. Багшлах байж магадгүй юм байна. Багшлах. Манай аав ээж хоёулаа багш хүмүүс. Тэгээд надад бас одоо ингээд хүмүүст гоё ингээд юм тайлбарлах тийм бас одоо тийм юм тустай гоё ингээд байгаа мэдлэг хүмүүс түгээчи тий гэдэг тийм бол бодолтой байдаг болохоор maybe teaching л баг. Би нэг номноос уншижсэн юм аа 20 настайдаа мэдсэн ч болоосоо гэдэг нэг тийм хөд нэртэй ном байсан юм аа. Тэгээд тэрэн дээр болохоор юм багш нэм судалгаа явуулсан байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүт ингээд $5 өгөөд 2 цагийн дотор хэн илүү их мөнгө олж чадах вэ гэд тийм судалгаа явуулсан байгаа оюутнуудаа да. Тэнгүүтээ та яг $5-тай 2 цагийн дотор юу хийвсэн бэ? Тэрийг үржүүлэх хэрэгтэй байна тийм үү? За тэгэл тухайн үед оюутан $5-тай $5 тэгэл битгүү магадгүй одоо 2 цагийн дотор. 2 цагийн дотор. Танд яг туслах хүмүүс байгаа гэдэг та бодно. Та одоо тавуулаа ч юм уу? Бүүнээр хамтдаа нийлж байгаад тий. За тэгэл хэрэгцээтэй юмнууд юу вэ тий? Тэднийг нь олоод одоо жишээлбэл нэг бизнесмен хүнд нэг ийм хэрэгтэй байгаад идэг тий. Тэр хүнд нь одоо туслаад одоо заавалч яг үнэндээ бас $5 байхгүй байсан ч гэсэн одоо хүний хэрэгцээг нь мэдэж чадвал тий 0-оос ч гэсэн одоо мөнгө олох боломжтой л доо. Тэгэхээр мэдгүй зүгээр тухайн үеийг бол би бол одоо яг үнэндээ бол надад төсөөлөд байх чи сонирхол алгалаа нэг бодит байдалд наач жоохон миний бодлоор бол зүгээр мэдгүй тэгэл мөнгө олъё гэвэл тэгэл яаж л олж болно шүү дээ тий. Тэрийг нэг өсгөөл нэг ингээд ах нь бол нэг тийм одоо мэдгүй би бол яг value бүтээе гэвэл одоо юу байгаа нэ чамд чи юу хийж чадах юм? Ямар имийг society-д өгч чадах юм? Тэрүүгээрээ үнэлэгдэж ижил яах болохоор заавал мөнгөөр бас equivalent бол байхгүй л байх гэж бодож байна. $5 чинь тэгэл хэдэн аймс аваал те нэг хэдний одоо бол $5 одоо юу авах юм бэ тийм үстэй. CEO бол нэг хоол аваад гарч байгаа үстэй. Тийм тэр угаасаа яг судалгааны яг угаасаа таны яг хэлдэг зөв яг тэр value гэдэг юм яг 0 төгрөг мөнгөгүйсэн ч гэсэндээ янз бүрийн босгож болно гэд. Тэгээ тэр болохоор хэрвээ оюутнуудаа $5 гэж хэлсэн юм нь болохоор өөр оюутнуудын гаргасан тийм санаа зовхгүй. Тэд нар болохоор ингээд рестораны ингээд бүх ингээд цагуудыг аваад тийм алдартай ресторануудын цагийг аваад тэгээд тэнгүүт оочрол зогсож байгаа хүмүүст нь бүгдэнд ингээд зараад тэгээд $640 болсон байгаа байхгүй. Тэгээд өөр хүмүүс болохоор машин угаалганд ажиллаж үзсэн, lemonade ажиллаж үзсэн. Тэгээд тэнгүүт яг эцэст яг үр дүн яг гол поинтыг ерөөс оюутнууд нэг сайн ойлгож чадаагүй. Тэгээд тэрний гол юм нь болохоор $5 өгж гинэ гэдэг нь болохоор
багш нь $5 гэд хэлсэн болохоор хүүхдүүд $5-тай ингээд сэтгээд ингээд хайрсаглагдсан. Ингээд $5-тай хязгаарлагдмал тийм болцсон болохоор тэд нэр ингээд зүв сэтгэж чадаагүй. Тэгээд тэгэнгүүт яг мөнгөө тооцохгүй зүгээр юу ч вэ гэж бодоод яг л тэгж эхлэх хэрэгтэй байсан билээ гэсэн тийм тохио байсан. Тийм таавал яг тэгэл яг хариулчлаа. Яа тэгэл бодит амьдралд чи юу гэж value гэж бодож чинь тэрийгэл return of investment-д бол аавна л та. Яа тэгэл interesting. Би яг тэр асуултыг уншаал зааш $5 юу авч болох вэ? Юу авч болох вэ гэж бодоосоо чинь нэрэл бас тийм бисэн билээ. Одоо трейд хийхэд маш их цаг зарцуулагддаг. Тэгээ сурахад ч ихсэн маш их цаг зарцуулагдана. Тэгэнгүүт эхэлж байгаа хүмүүсийг full time ингээд трейдэдээ төвлөрөөд яваарэ гэж хэлэх үү эсвэл одоо эхэлж байгаа ажлынхаа хажуугаар трейд хийх нь зөв үү? Яг дөнгөж эхэлж байгаа хүмүүст. Дөнгөж эхэлж байгаа бол угаасаа одоо мөнгө олж байгаа юмыг бол угаасаа хайжлахгүй. Байлгачлах хэрэгтэй. Хажуугаар нь одоо ажлынхаа хажуугаар хийгээд бол хэрэггүй байна. Одоо нэг юм хийж байгаа бол тэрийгэл яг сайн хийдэг эхлэх болох хэрэгтэй л ахал та. Олон юм лөө ер нь бол өсчвөл димэл юм бэл. Focus on one thing at a time гэдэг ба шүү дээ. Тэгээд дараа нь одоо ажиллаа тааж ирчихэл чартаа нэгэл те. Ер нь бол тэгэл демодоо сайхан арилжаал яг демодоо сэтгэл зүй байхгүй байдаг мэдэг гэдэг ч гэсэн яг үнэндээ бас тийч чинь бас нэг юм хийгээд байгаа байхгүй те ингэж болд юм байна тэгж болд юм байна гэдэг ч угаасаа л probability болохоор тэрөөсөө хажуугаар нь хийж л байх хэвээр те хаяа завж хөлөөтэй үед бол хийж л байх хэвээр тэгээд full time болохын тулд хэцүү шттэ яг бодит амьдралтай бол тэгэл маш их pain шттэ. Хүмүүс яг нэг өглөө 9-оос орой 5 дайрдаг ажил хийж хизээч амтрахгүй тиймэрхүү дүнүүд байдаг шүү дээ. Тэгээд тэнгүүт яг би яг боддоггүй яг арилжаачдын дунд ингээд яг тэгж мэгэд ингээд хэлж мэлэнгүүт яг боддог юм яг би бол ингээд тогтмол ингээд орлоготой болж байгаа шүү дээ. Сар болгоо ингээд цалин авч байгаа. Тэнгүүт тэр хүмүүс ч болохоор тогтмол алдагдaltaй байдаг. Тэнгүүт яг та тэрэн дээр юу гэж бодож байна? Яг гоо ажил хийх тэр одоо process нь айгу гоё штэ. Ер нь бол яг тэг авч байгаа мэдрэмжийн хувьд те. Ер нь бол амьдрал бол одоо манай нэг найз аав нь хэлсэн байт. Амьдрал бол зүгээр тэмцэл шүү те. Байнгын л тэмцэж явах хэвээр. Байнгын л босоод ажилтай байх гоё штэ те. Өглөөс ирээд ажилтай байх гоё те. Орой очиод гэрлүүгээ хайхад гэр бүлчин байх гоё. Тэр бол гоё л амьдрал штэ те. Хүн болгон заавал тэгэл мундаг трейдер болох гол ингээл санхүүгийн эрхчлөлөнд хүрэх гэдэг заавал тийм шаардлага байхгүй бах тий бодит амьдрал дээр хүрхгүй нугаас их юм чинь гэхдээ тэрний төлөө ийм юмнуудыг хийн ийм sacrifice-уудыг гаргана тийм учраас тэрийгэ мэдчихээд бас рискээ мэдчихэgal орхол хэрэгтэй л байх л та тэгэхээр ер нь бол ажил хийх чинь бас гоё штэ би бол тэгжиж л одоо энэ улс орн чинь хөгжиж штэ тэг ихийн ажил хийх ажилсаг л байх хэрэгтэй заавал босол нэг юм хийж бүтээдэг те. Тийм л байх хэвээр зүгээр суугаад иж ернээс болохгүй л байна. Чандан трейдерсийн юу урай үг эсвэл одоо урд байнга хилдэг үг байгаа юу? Гоё асуулт байна. Тэгээд чанд ман гэж байгаа шүү дээ те. Чанд ман гэдэг чинь өөрөө яг утга нь бол одоо чанд сахих тийм үү? Чанд манах те. Одоо өөрийнхөө капиталыг те чанд манаад хамгаалах ёстой гэдэг л тийм санаатай те өөрийнхөө капиталыг хамгаалаад те ягаад тэгэхээр энэ маркетээс чи хэдүүлэнгийн хийх зүйл бол survive хийх те хэр урт хугацаанд одоо survive хийн төдий чинээрээ одоо ашигч нь бас их байх боломжтой байдаг. Тийм учраас миний альцны хэлсэнчлэн лосо те хайрл те лосо яаж баг байлгахгүй трейдэнд орохоос өмнө би хэдийг алдах чинь вэгүй юу гэдгийг маш сайн мэдчихэд орохгүй бол болохгүй л дээ. Тэгэл чанд ман гэдэг тийм санаатай. Одоо нууц шил таны одоо хамгийн том ер нь sacrifice яг юу байсан бэ? Миний sacrifice оо. За яг миний sacrifice бол тэгэл би бол тэгэл pain гэдэг зүйлийг бол тэгэл одоо дасцсан гэх юм уу?
анхандаа бол амар сэтгэл зүй муугаад авна. Тэгэл сүүл зүгөө одоо тэгэл emotional нэг тийм нөлөөлөхөө болцсон гэх юм уу те. Жохон poker face гэж ярьдаг шүү дээ те. Ингээд ер нь бол бас энэ ч магадлал юм байна, тийм юм байна гэдэг тэр имийг хүлээн зөвшөөрсөн учраас би бол нэг тийм амар ингээл тийм зовоод байгаа юм байхгүй яг хуу. Мэдээж иргэн тойрны хүмүүст ингээл намайг ингээл алдчихж байгааг ингээл харж мархал одоо манай эхнэр байна те. Одоо ингээл хараал ингээл тууштай явж байгааг ингээл хараал ингэн гот энэ хүмүүс л одоо жишээлбэл ихнээсээ одоо тэр имийг бол мэдэрч байгаа юм байна даа л гэж би бол боддог. Таны эхнэр таны арилжааг дэмждэг үү? Дэмжлэг байх уу? Айгу open minded. Харилж штэ ихнэр бол өстэй хамгийн юм мундаг хүмүүс байдаг гэдэг байгаа шүү дээ. Яа, ер нь бол амар challenging штэ. Тэгэл өдөр болгоно л тэгэл баахан сэтгэл зүй, баахан асуудлуудыг давж идэг. Тэгээд problem solving skill чинь нэлээд сайн байж ижил тэгэл урттаа бол сайн байх юм байлээ л дээ. Psychology сэтгэл зүй эднес чинь бол одоо psychology game л гээл ер нь хэлчихэд бол болох байх. За тэгээд манай ABC-гийн Market Talk Forex sorry. Forex podcast-ийн эхний дугаарт орсон Чанбан Traders-ийн аваанд маш их баярлалаа. Баярлалаа. Үлж олуулсанд баярлалаа. Тэгээд танаа брокерыг хэрэглээд одоо нэг сар болж байгаа. Тэгээд надад айгу таалагдчихж байгаа шүү. Тэгээд гоё юм хийж байгаа юм байна. Nice. Баярлалаа. Та айгу мундаг хүн байна. Би хүмүүст ярина. Би ямар хүн гэдэг шиг л. Амарлаг ахаа. Бүрээр амар хамттай. Зөөдөлж чанд шүү дээ. Би хэдүүл яаж одоо бүрээр идэх. Метр орог зөндөө байсан. За окей. Тэгвэл энэ бичлэг ингээд дууслаа. За би баяртай. За. За Тэгээ баяртай.